За энэ бол Дундгов аймгийн Сайхан Уваа сумын нутаг. Сайхан Уваа сумынхаа төвөөс урагшаага одоо нэг 32-3 км яваад энэ цэг дээр ирж байна. За энэ онгийн гол урсч байна. За энэ онгийн голын одоо Аман хонд гээд нэрлэдэг. Өөрөөр хэлбэл онгийн гол энэ цэгээс урагшаага задгаарч байгаа юм. Задгаараад ингээ онгийн тал гээд одоо энд бэлтэж байгаа энэ тал бол онгийн тал. Тэгэхээр онгийн тал руу ингээ гач явдаг хамгийн одоо чухал ийм хэсэг нь бол энэ. Тэгээ энэ хэсэг дээр яг хөвгтэй зэрэг бол нөгөө хоёр дахь одоо усан сан өөрөөр Сайхан Уваагийн усан сан гэд нэрлэдэг байна. Сайхан Уваагийн онгийн хийдэж хэд нэрлэж байгаа юм. Тэр усан сан бол энүүгээр боомтон байна. За энэ бол нэг 24-5 м өндөртэй бас 800 гарын метрийн одоо ийм урттай ийм боомт бол энэ ч бий болоод за тэгээд энэ ч бол хойшоогоо одоо түрүүчийн зүүн баяууланд хийдгийн орчим нэг 65 сая метр куб ус хоримтлагдах ийм бол том усан сан бий болох юм. За тэгээ энэ одоо энэ өнөөдөр онгийн гол бол үертэй сайхан одоо хаврын шар усны үер явж байна. Энэ үеийг л барьж авах гэдэг байгаа ш. Тийм л зорилт юм байна.